Би түүх бүтээгээд одож байна. Cage Warrior нь Европын хамгийн том холбоо байж болох ч энэ нь мөнгө олох тэмч таатай газар биш үлээ. Конор дэлхийн аваргын төлөө Cage Warrior тулдаж байсан ч 500 еврогийн цалин авч байсан. Жилд 3 тулаан хийлээ гэж бодоход өсрээд 1500 еврог олно. Би энэ спортоор 10 жил хичээлдээ 500 евро авна гэдэг ямар гэч мөнгө гэж найз охиноороо тижээлгээл би ч дотроо за одоо болж үзээдээ л гэж бодсон. UFC-д гэрээ байгуулахын тулд 10 жил зүтгэсний эцэст өөрийнхөө намаг булчигтай амьдрал руугаа эргэн орсон. Би яг үнэндээ юучгүй байсан. Би ядууралд өссөн. Энд амьдардаг хүмүүс тогтвортой ажилтаа л болчихвол амьдрал нь болоод явчихна. Ингэж л чадвал ядаж 94% хүмүүсээс илүү амьдарч болох юм. Яг үнэндээ амьдрал шантармаар хэцүү шүү дээ. Манай нийгэмд цойлж гарна гэдэг боломжгүй. Харин би тэрхүү системийн нэг хэсэг болохыг хүсэлгүй цойлж гарахыг хүсэж байсан. Манай гэрээс л гэхэд л агуу бокс чинь төрж гарсан түүх байхгүй. Манайхан үе удмаараа дээрэмчин шилийн сайн эрс байсан. Тони гихтэл таксины жолооч. Маргарет гихтэл гэрээ эзэгтэй. Яг л өөр бусад ирландчууд шиг гэрт стресс хэрүүлгээд бүгд моргежс болдог. Зарим хүмүүс нь бүр байрнаасаа хөөгддөг. Би ийм л орчинд өссөн. Энэ бол манай гэр бүлийн маш том асуудал. Хүүхэд байгаасаа гэр бүлийнхээ энэхүү асуудыг хараад гэр бүлээ тэрхүү санхүүгийн дарамтнаас гаргахыг хүсэж байсан. Тэр төрөлтөл ингэж гараа атгаад төрсөн. Их баригч нь шууд хараад энэ ч зодоонч нөхөр гарах нь дээ гэж хэлж билээ. 3 хүүхэд байсан. Хамгийн том нь Эрн, дундх нь Эдиф, хамгийн бага нь Конор байсан. Хүүхэд байхасаа л түүний өрсөлдөгч би байсан. Зурагтны удирдлага булааж аваад л би бол Конор Макгрегор гэж хэлдэг байсан. Над дээр гарч үсрээд л хөлнөөс зуураад л хүүхэд байгаасаа сахилгагүй дэггүй байсан. Жаахан өнгөрөө олны төвд байх дуртай хүүхэд байсан. Өөрийнхөө төлөө зогсохоос айдаггүй байсан. Хүүхэд байхдаа би өөрийгөө Супермен болно гэж бодсон. Зул сараар Суперменийг юу ч хамаагүй авч өгөхийг хүсдэг байлаа. Том болохын ирээр Мухаммед Алиг шүтдэг болсон. Али миний дулааны спортын анхны баатар байсан. Түүний баримтат киног үзэж намтар түүхийг нь уншина. Тэрээр үзэгчдийг байлдан дагуулж хүмүүсийг хөгжөөж хүсэл тэмүүлэл итгэл үнэмшилтэй байсан. Хүүхэд байхдаа л энэ бүхнийг үзэж өслөө. Хүмүүс юу гэж шилж байсан мөрөөдлөө дагах хэрэгтэй. Тэдний юу бодох нь хамаагүй. Өөрсдөө чадахгүй болохоор чамайг чадахгүй гэж хэлж байгаа юм. Конор өөрийнхөө мөрөөдөлд бууж өгсөн ч хувь тавилан түүнд өөр төлөвлөгөө бэлдэж өглөө. Анх би Конорыг интернетээс олж сонссон. Ихэнх хүмүүс тэгдэг шүү дээ. Түүнийг хүмүүс хэрхэн дутуу гаргаж байгаа бичлэгүүдийг олж үзээд түүнд нэг онцгой чанар байсан. Юу гэдгийг нь би яг сайн хэлж мэдэхгүй ч нэг тийм зүйл байдаг. Бусдын анхаарлыг татах тийм зүйл байсан. Joe Rogan түүнийг дурдж эхэлсэн. Гэнтэл UFC түүнийг боломж олгоод эхэлсэн шүү. Тэгээд Sean Shelby 1 сарын сүүлээр надад хариу өглөө. Нэг тулаан санал болгоё гэхдээ би баярлаад шууд л Conor руу залгасан. Нэг өрөө над руу дуудлага ирлээ. Манай дасгалжуулагч John залгасан ч би уцаа авав. Түүнийг хэцүү байхад нь би залгасан юм байна л дээ. Новш гэж би дахиж явахгүй л гэж хэлсэн. Өөр зүйл олж хий гэж бодсон. Түүн рүү би хараад идсэн над утсаа гэж мессеж итсэн. UFC тулдах тулаан хийх бод байна гэж хэлсэн. Түүнийг баг Ирландаас хашгирахыг би баг сонссон. Би утсаа тавиад гэртээ хараад дараагийн өдөр нь жимдээ явсан, бэлтгэлдээ орсон. Хамгийн сонин нь утсаар удаан ярьчаад хинтээ тулдах гэж байгаагаа нэг ч удаа надаас асуугаагүй. Хамгийн сонин тохиолдол нь UFC-тэй гэрээ хийсний дараа Dana White Ирланд руу шагнал авахар явдаг. Юуны өмнө энэ шагналыг авч байгаадаа баяртай байна. Надад энэ нь маш том хүндэтгэл юм. Юуны өмнө Conor McGregor UFC-д орсон танд ямар санагдаж байна вэ? Хүн болгон л надад Conor-ын тухай асууж байлаа. Тэгээд би түүнтэй орой хоол иддэг. Тэгээд дараа нь өөрийн хамтрагч Лоренцотой уулзаад энэ залуу тулдаж чаддаг эсэхийг би мэдэхгүй. Ядаж цохиж чаддаг юм бол энэ хүүхэд маш том од болно гэж хэлсэн. Conor саяхан өгсөн ярилцлаганд ганцаараа UFC-г тэр чигт нь Ирланд руу авчирна гэж хэлж байсан. Би түүнд итгэж байна. Надад нэг л боломж олгох юм бол би чадах бүхнээ хийнэ гэдгээ мэдж байсан. Өөрийгөө үргэлж шилтгэн болно гэж боддог байсан. Нэг л боломж олговол тэрхүү бүсийг эх орондоо авчирна гэж боддог байлаа. Шөнө оройгоор гэрийн гадаа зүлгэн дээр ганцаараа бөмбөг өшгөлж тоглодог байлаа. Бөмбөг өшгөлж гол хийчгээд өөрийгөө хөгжөөн дэмжиж гараа ингэж өргөдөг байсан. Намайг үе түмэн хүмүүс хараад нэрийг минь дуудаж байгаагаар төсөөлдөг байсан.
McGregor? Yeah. Okay. During the course of the week, sir, do not take any sleep medication, no diuretics. Энэ нь энгийн шинжилгээ байх ёстой байсан. Гэвч энэ ёстой хар дарсан сүдээс. Мөцөн сайн өглөөс эртэл 25-ны агтаараа гарсан байсан. Бөөл өрөөсөө өвдөлт аимшигтай байсан шүү. Унтаж чадаагүй жин үзүүлэхээс өмнө шүү дээ. What's that? 5 days before the weigh-in. Do not take any sleep medication, no diuretics, nothing for any type of head cold, hay fever, allergies, infections. Жиндээ ороход ядарсан маш муу байсан. Do not, absolutely do not take aspirin, Advil, Aleve. Those are blood thinners. Ibuprofen or muscle relaxers. You don't want to take those 5 weeks. Өдөрт 6 ширхэг өвчин амлах юм ууж байлаа. Painkillers fucking since Sunday. The only thing that you can ingest for any whatever ails you, headache, whatever, is Tylenol. So by the Wednesday. Түүний нөхцөл байдал үнэхээр муу байсан болохоор бид шүдний эмчт очиж үзүүлсэн. Шүдэ авахулах ёстой гэсэн. Өнөөдөр шүдэ авахулвал хагасаа толдож чадахгүй гэлээ. Эмч мэдээж өгүүл гэсэн. Тэгээд араас нь 2 дахь өдөр жин хасан хоол унд усгүйгээд 5 дахь жиндээ орно. Ядчил ингэх нь арай дээр. Өнөөдөр Conor McGregor-ыг октогонд харна гэдэгтээ таатай байна. Тэрээр одоогоор Ирландын итгэл найдвар билээ. Зарлагч таны нэрийг зарлаханд бол энийг хийж байгаа юм аа. Тийм учраас нэрээ дахин давтаж хэлнэ үү? За, Conor McGregor. Conor. Damon! 60 G's, baby! Юу вэ нахаа? UFC 5-д мөрөлдөм. Тийм ээ, маш их баярлалаа. Чамайг таарсан шоугаа их байна. Хүлээлт бодтой юм шиг байна те. Тийм ээ. Үннийг хэлэхэд энд юу болоод байгааг ч мэдэхгүй байна. Би саяхан л $60,000 олчихлоо. Юунд зарцуулах вэ гэж л бодож байна. Ойлгож байна уу? Өнгөрсөн 7 хоногт л ихэд нийгмийн халамж авч явж байсан шүү те. Чи UFC-д ердөө нэг ялалттай. Шуугнаас харахад баг 10 тэг юм шиг санагдаж байна. UFC 163-ыг үзсэн үү? Хосе Алдогийн тоглолтыг яаж дөрөв? Бэлэн үү? Хосе Алдо бол дэлхийн pound for pound номер 1 тулаанч. Тэр 10 жил ялагдлагүй байсан. Энэ спортоор бол тийм зүйл баг харагддаггүй. Тэр жингийнхээ шилдэгүүдийг дахин хамгаалж ялсан. Арил Хуаны болоочтой өрсөлдөгч гэж байхгүй. Энэ бол миний дивизион, миний үе. Би бэлэн. Одоо би энд байна. MMA ертөнцид нэрээ гаргах, мөнгө олохын төлөө. Conor чи сантехникийн шав байсан биз дээ, тийм. Энд чинь чиний хүссэн ажил байсан уу, эсвэл алдуулсан уу? Ирландын сэтгэлгээ бол сургуулаа төгсөөд коллежид орохгүй бол шууд ажилд ор. Мөрөөдлөө хөөх тухай яриа байхгүй. Мэргэжил эзэмш эсвэл ажил хий. Хэр хэцүү байсан бэ? Сантехнико аимшигтай. Өглөө 5:30-д босоод 5:45 босно. Гадаа харанхуй хүүтэй өглөө босоод ажил руугаа Өглөө босоод ажилд нь явуулна гэдэг ёстой л нэг хар дарсан зүйл байсан. ажлын газар хол бараг 2.5 цагийн зам. Барилгын талбай дээр өдөрт 12-оос 14 цаг ажиллана. Дараа нь дахин 2-оос 3 цаг буцна. Хүүтэн чихтэй орчин. Тэр бол хүнд хөдөлмөр хүндлэгддэг ажил. Эргэн тойрны харахад мэрэгчлээ хүмүүс бүгд нуруу мутаг бүгдээсэн. Тэр миний амьдрал биш гэдгийг мэдэж байсан. Би илүү зүйл хийж чадна гэдгээ мэдэж байсан. Дотормоо ямар нэгэн зүйл байсан. Яг юу болохыг нь би мэдэхгүй байлаа. Яг тэрхүү чухал мөчөд Conor-ийн амьдралыг өөрчлөх биелэг ирдэг юм. Игч маань надад нэг ном өгсөн. Secret буюу таталцлын хуулийн тухай ном. Тэр миний амьдралыг өөрчилсөн. Хүн өөрийгөө өөрчилж хувь тавилангаа удирдах чадна гэдэгт нь зөв бодлын хүчийг ойлгосон ухаант хүн бүрийн дүгнэлт юм. Та бараг бүх ертөнцөө нүдэндээ харагдахуйц бүтээж чадна. Үнэндээ бараг биш, үнэхээр чадна. Одоогийн бодолчин ирээдүйн амьдралыг чинь бүтээж байна. Юунд хамгийн их анхаарна? Тэр чинь бодит байдал болно. Бодол бэллээ болдог юм. Боломжтой бодиттой мэт харагдах сонголтоор өөрийгөө хязгаарлуул үнэхээр хүссэн зүйлээсээ тасна. Үлдхэн зөвхөн буулт. Нөхцөл байдлаа өөрчлөхийг хүсвэл эхлээд бодлоо өөрчил.
Жинхэнэ хүсэл тэмүүлэл амьсгалахтай адил байгалах байх ёстой. Төсөөлөх үед чи аль хэдийн авсан мэд хүчтэй бодол мэдрэмж үүсгдэг. Таталцлын үйл тэр бодит байдлыг чамд буцааж өгнө. Хэрв чи үнэхээр итгэж чангаар зарлуул тэр нь бодит болно. Чи тэрхүү таталцлын үчийг бодит амьдралд авчирч ирдэг юм. Конорын дараагийн тулаан хүртэл 4-7 хоног үлдсэн. Өрсөлдөгч нь Макс Холловей. Дахиад л өөрийгөө батлах хэрэгтэй боллоо. Хоёр хүчтэй залуу тулаанчийн том тулаан. Би энэ залуутай тулалдахыг тэсээ ядаа хүлээж байна. Тэр олон чадвартай. Миний хийх дуртай хоёр зүйл бий. Зодох бас гоё харагдах. Одоо нэгийг нь хийж байна. Бэм гарагт нөгөөг нь хийн. Тэр жим үсэг дээр амар харагдсан биз тийм ээ. Макгрегор 146 паунд. Хэдийгээр Конор санал нэгтэй шийдвэрээр ялсан ч өчөг мэд санагдсан нэг явдал түүний карьерийг бүхэлд нь замаас гаргах шахсан. Тэр намайг унгаагаад би half guard авсан. Guard авах гэж оролцсон. Би underhook авсан. Өвдгөө шургуулж байлаа. Тэр guard авах үед би ташаага баг зэрэг хөдлөсөн. Тэгээд гацсан. Тэр эргэж өмхөрөхөд pop гэж дуурсан. Өвдгөн зүгээр л мултарчихсан. Look at the way it's going that way. Би түүний өвдгийг гэмтээсээ яг л өвдсөн юм шиг орилж байсан шүү. Би хашгирсан, зогсно гэсэн бодол байгаагүй дуусахыг л хүссэн. Би түүнийг зүйл дуусгах байсан. Энэ надад нэг тийм ч таатай ярилцчих санагдахгүй байна. Дараа нь бодоход зүгээр өвдгөө сугалж аваад зөхөх байсан юм шиг санагддаг. Хоёрдугаар үед өвдөг мултарсан. Ялсан бол уучлах бох хэрэггүй. Тэр газарт pop болсон. Дотор нь шингэн байгааг мэдэрч байсан. Тэр хугарал нь ACL буюу өвдөгний урд холбоос бүрэн тасарсан байжээ. Тэгээд Google-ээс хайж ирэхэд олон тавимарчны карьер тэнд дуустдаг. Бурхан минь тэр яг л амжилтын давалгааны оргил дээр явж исэн. Гэтэл ийм хүнд гэмтлэр гинэт доош унахчихлаа гэж бодсон. Конорын аав нь санаа зовж харагдаж байгаавч анхнаасаа түүнийг тулаанч болохоос өмнө хамгийн их оргилсан хүн өөрөө байсан. Би 16 настайдаа Крамлинаас нүүж жижигцүү хийдэг нэгэн залуутай танилцсан. Нэр нь Том Ягн. Конорын тухайд сантехникийн шав байсан. Тэр ажилдаа өвгөөг нь би мэдж байсан. Тэр намайг карате хийдгийг мэдээд маш их сонирхсон. Тэр үед зөвхөн хөл бөмбөг л тоглодог байсан. Бид нэг сургууль сурдаг байсан. Завсарлагаар хоорондоо спарринг хийдэг байлаа. Би бас бокс, кикбокс хийж эхэлсэн байсан. Тэр үед би телевизээр UFC үзэж эхэлсэн. Хоёрхан 16 настай хүүхэд сарвчны ард бетон шалан дээр үндсэндээ бие биений жинхэнэ утгаар нүдэж байлаа. Дараа нь жинхэнэ MMA заал орсон. Ирланд дахь Straight Blast Gym Ireland дасгалжуулагч нь John Kavanagh. Конортой анх уулзаад ямар санагдсан бэ? Чанга түүнийг харахаас 30 минутын өмнө дууг нь сонсно. Би өмнө очсон бүх заал ингэж зогс, ингэж өшгөл, ингэж цох гэсэн нэг хэв маягтай байсан. Харин Johnтой уулзаад тэр илүү нээлттэй өөр хөдөлгөөнийг дэмждэг байсан. Өмнө нь дасгалжуулагч надад ингэж хийж байгаагүй. Тэгээд энэ хүн хайр цагнаас гадуур сэтгэж байна гэж би бодсон. Джон бидэнд тулааны спортод огт өөр хандлага, өөр сэтгэлгээг харуулсан. Чи дөрвөлөнд шилдэг болох тамирчин бэлтгэж сэтгэл хангалуун байж магадгүй. Харин миний зорилго бол UFC-гийн авраг төрүүлэх. UFC тулаанч биш, UFC-гийн авраг. Джон надад итгэсэн, бас өөртөө итгэхэд хүргэсэн. Бусад хэн ч итгэхгүй байхад тэр итгэсэн. Би төлбөр төлөх цаг болохоор ангиас хамгийн түрүүнд гарч гүйдэг хүүхэд байсан. Джон үнийг таагагүй. Тэгээд би үүнээс карьер хийж болох юм байна. Өөр юу хийх юм бэ? Би өөр юу ч хийхийг хүсэхгүй гэж бодсон. Би үүнд үнэхээр дуртай. Дон мэт өдөрт 2 удаа бэлтгэл хийлээ. Тэр бараг донтох маягийн сэтгэлгээтэй байсан. Надад байнга мессеж чинь энийг яах вэ, тэрийг яах вэ? Би зөвхөн үүнийг л боддог. Өөр юу ч хийх хүссэн. Ямар ч тодорхой карьерийн зам байгаагүй. Хэн ч өмнө нь ийм зам туулж байгаагүй. Би зүгээр л төгсгөл хаана байгааг мэдэхгүй ирэн маш хүнд, маш эрчимтэй бэлтгэл хийдэг байсан. Нэг удаа үдийн цайны үеэр машины зогсоод байсан. Ширүүн бороо орж байлаа. Хөгжим их шиглэж байлаа. Үгүй зүгээр л хэмнэл. Тэгээд би дотогш гүн орчихсон юм шиг болж би эндээс явлаа гэж бодсон. Шууд л буцаж очиод би энэ ажлыг хийхгүй гэж хэлсэн.
said I'm not doing that job anymore. Гэртээ очиход аав ээж чи яагаад ажил дээр байхгүй байгаа юм гэж I хэлсэн. told my father, I said, Би аавда та намайг дахиж тэр барилгын талбаар хизээч буцаад чадахгүй гэж хэлсэн. Тэр харж л вэ гэсэн. Тэгэл жинхэнэ дай хэлсэн дээ. Тэр намайг буцааж ажилд оруулах гэж олон удаа оролцсон. Жинхэнэ зодон байсан уу эсвэл маргаан уу? Үгүй жинхэнэ зодон бүр нодрог зөрүүлсэн. Чи буцаад цогсон уу? Тийм ээ бид зодолцсон. Ирландын амьдрал ийм л байдаг. Welcome to Ireland. This is Ээж чи юу гэж байсан бэ? Аав хоёрын маргаанаас болж би When Tony and Connor were having their arguments over the fight, I used to get really upset and all. I'm saying, like, you know, because they just totally disagreed on. нэг хэсэг би аавтайгаа баг ярилцсан байсан. Ярьсан ч зодлох гэж л ярьдаг we байсан. did speak was to fight. Би аавда 25-наас хүрэхэд би өөрийн хүчээр саятан болно гэж хэлсэн. I'm 25 years old. I'm going to be a self-made millionaire, and he Тэр laughed. инээсэн. How old are you? Одоо чи хэдтэй 24. Өвдөг чинь ямар байна? Тогтвортой гэхдээ бэхэлгээ хэрэгтэй. Захад нэг баг зэрэг эмчилгээ хийх хэрэгтэй л байна л та. ACL бүрэн тасарвал өөрөө идэгдэггүй. Учир нь тэр холбоос цус очдоггүй юм. Тиймээс шинэ ACL барих шаардлагатай. Хуучныг бүрэн авч өөрийнхөө шүрмсийг тастаж суулгадаг. Мис заслын дараа чи орондоо ганцаараа хэвтээд өдөр бүр сэтгэл готролтойгоо тэмцэнэ. Чаас нүггүй би давж чадна гэдгийг мэдэж байсан. Жорж Сент-Пьер давж чадсан. Түүний түүх надад маш том урам өгсөн. Мис засалд орохоос өмнө ч түүнтэй ярьсан. Сэргэлт хэр явж байна да? Хуваараас төрүүлжл байна. Би толгойдоо Жорж Сент-Пьертэй өрсөлдөж байгаа. Тэр 10 сар болсон. Би 6 сард буцаж ирэхийг хүсэж байна. Одоо бетонон дээр гүөх бокс спарринг хийх зөвшөөрөлт болсон. Зарим хүмүүс түүнийг дууссан гэж ярьж байсан. Тэр бүтэн жил туналтаагүй. Ирланд фэнүүдийн хувьд энэ бол асар том боломж. Тэд UFC-г 5 гаруй жил хүлээсэн. Харин одоо гол тулаанд Конор Макгрегор байна. Энэ бол үнэхээр гайхалтай. Дана Вайт чамайг маш их дэмжиж байгаа юм шиг харагдсан. Түүнд суперод хэрэгтэйсэн. Түүнтэй хамт их үдшилэг хийсэн үү? Лас Вегасын хаан Дана Вайт, Дублиний хаан Notorious Conor Макгрегортой хамт. Асуулт бол энэ залуу топ 10-д орж чадах уу? Топ 5-д орж чадах уу? Дэлхийн аваргын төлөө тулдаж чадах уу? Хэрв чадвал Ирланд галзуурах болно. Би энэ газрын дээврийг худалдан дөргөн бүх улс орон зогсох болно. Ирланд тулаанч UFC-гийн картын гол тулаанд гарна гэдэг бол урд өмнө байгааг үзв. UFC-ийн хувьд Ирланд гэж бараг байхгүй улс байсан. Ирланд хүн UFC-д орно гэж хэлэхэд шууд инээдэг байсан. Үнэхээр тийм ээ, UFC-д орно гэж хэлэхэд намайг шоолдог байсан. Харин одоо бид ихэлсэн газартаа Ирландд буцаж ирлээ. Түүний хамгийн анхны тулаанд тэр оройтож ирээд бараг халаалтгүй рингд орсон. Рингд ормогц тулаанч бүр төрдөг тийм мэдрэмж төрдөг. Би энд юу хийж байгаа юм бэ? Бэлэгээ харна, өрсөлдөгч харна. Яагаад би энд байгаа юм бэ? Тэгэхэд тэр доош хараад би өсөө янзлчихсан гоё овцтой шар хэрэг барьчихсан зогсож байсан. Явда Конор. Тэр над руу харж энэ чиний санаа шүү дээ. Би яагаад энд байгаа юм бэ? Чи нана шар хэрэг угаал би энд тулдаг гал. Анхны тулааныг үзсэн хүмүүс тэр орой Конорыг зөвхөн том биш өөр найзууд нь ч үзэж байсан. Би Конортой танилцаад 2 сар өнгөрсний дараа түүний анхны MMA тулаан болсон. Тэгэхэд би бөөлж хөнөдөл гэж бодсон. Тийм их сандарч байсан. Тэр үед гэр бүл нь түүнийг дэмждэггүй хэвээрэл байлаа. Хэн хамгийн их эсэргүүцэж байсан бэ? Үннийг хэлэхэд бүгд. Манай гэр бүл удаан хугацаанд үүнийг ойлгоогүй. Гэхдээ эхнээс нь итгэж байсан нэг хүн бий. Тийм ээ, тэр. Дэмжсэн цорын ганц хүн бол түүний найз бүсгүй байлаа. Би анхнаасаа түүний хичээл зүтгэлийг харсан. Итгэлээс буцах замд хөгжим сонсоод би амжилтанд хүрнэ гэж ярьдаг байсан. Чи Конорын амьдралыг зохион байгуулж өгдөг байсан уу?
Ер нь бол тийм. Миний найз өсгөө олон жил маш их хөдөлмөрлөж би юу ч байхад надтай хамт байсан. Надад зөвхөн мөрөөдөл байсан. Тэр ямар их хичээж байгааг би хардаг. Нарны шил зөв хөө? Хэтэрхий юу? Үгүй дээ, зүгээрээ зүч. Бусад хүмүүс хэтэрхий гэдэг, харин тэр зөв гэдэг. Хизээч хэтэрхий гэж байдаггүй. Хэтэрхий мэт санагдаж байвал чи зөв зам дээрээ л явж гин гэсэн үг. Тулааны фэнүүд энэ бол өнөө оройны гол тулаан. Ирланд Дублин хотын бүрэн дүүрэн зарагдсан O2 аренагаас энэ бол UFC дэлхийд даяар үзэж байна. Улаан булангаас Дублинаас Notorious Conor McGregor. Би өнгөрсөн жил хэлсэн. Бид зүгээр оролцож ирэх, бид бүхнийг эзлэх гэж ирсэн. Энэ тоглолт нь UFC-д шинэ гэрээ их хаалгыг нээсэн. Би Vegas руу явж том бизнесийн яриан хуучин гэрээг уурч хайна. Чи ажиллаа сайн хийвэл шагналаа авна. Өнөөдөр би том гэрээ байгууллаа. Олон жилийн хөдөлмөр зүтгэлээ минь үрдэн. Одоо би том нохтын нэг улам сайжирсаар байна. Чи Джон Джонс шиг сайн уу, Андерсон Силва шиг үү? Би дөнгөж эхэлж байна. Гэхдээ аль хэдийн тэднээс дээр гэдгээ олж харсан. Надад хэн юу гэж хэлэх нь хамаагүй. Али Конортой энд энцгүүц. Сэтгэл зүйн дайнд бол Конор бол бүх цаг үеийн шилдэг. Үнэхээр гэж үү? Тийм ээ, энэ хоёр бол хамгийн шилдэг. Дастин Пориер бол сайн тулаанч. Гэхдээ хүмүүс түүнийг дараагийн суперод гэж бодож байна. Би тийм биш гэдгийг нь харуул. Тэр айж байна, жижигхэн айсан хүү. Анх нүүр тулсан үед л дууг болсон. Нүүр тулахад шиний өмнө бүхий үлчи дайрахгүй толгойг нь илээд л цааш явна. Ингэснээр чи өөрийнхөө давуу байдлыг олж харах юм. Тэр өрсөлдөгчийгээ толгойд орж тэднийг эвгүй байдалд оруулж оюун ухаанаар нь ялдаг. Тэр бүхий л аргаар өрсөлдөгчөө сэтгэл зүгээр унгах аргыг олж мэддэг. Тэр хэнийг ч цэвэр нокаутаар унгаж байгаагүй. Тэр бол дээрлэхэгч удаан ур чадваргүй. Тэр хаанаас ч юм гарч ирсэн тосгоны нөхөр. Би бол дэлхийн хамгийн агуу нь. Би инээмсэглээд орж нэг раундд дуусгана. Тэр 5 раунд тэсгэхээс харин намайг муу хэлбэл би 3 болгож багасгана. Нэгдүгээр раундд дутуу гаргана, үүнийг тэмдэглээд ав. Надад ялагдах юм бол би л засчаад дуучин болоорой. Сэтгэл зүйнд энэ өрөвдөлтөй амтныг яаж тамалдаг байсан бэ? Өөрийгөө мэдэж байвал чи бусдыг ч гэсэн мэднэ. Энэ бол бүрслийг хэлсэн үг. Би өөрийгөө мэддэг учраас тэр юу мэдэрч байгааг мэднэ. Ямар үг түүний товчлуурыг дардгийг би мэддэг. Тэр ер нь циркэд өссөн байхаа. Тэр ер нь дайчгүй залуулдаг. Түүнийг тэр дэндүү их шалчиж байна. Түүн төлөөсийг нь төлөх цаг ирж байна. Дас намайг нэг л их том амтай гэж бодож байна. Хэрвээ тэр нокаутын дараа ухаан алдаас ирэх үед нь хамар нь ард дагцсан дээрээ гарсан бахан. Тэр үед тэр намайг хотлоо ярьдгийг мэдэх бол түүний айцыг би ил гаргадаг. Түүний толгойг би тастаж хайчаад дараа нь би аврагын бүсөө мөрөндөө зүүх болно. Би өрсөлдөгчдөө юу хийсэн талаар бодоосоо гэж би хүсдэг. Саль хүлээхэд л тэр яг л дахиад шиг бүжиг хийх болно. Би түүнийг момил гэж хэлнэ. Тэр яг л өрсөлдөгч рүүгээ яг ингэж явдаг. Чи бол хинч биш банд минь. Түүний нүдийг харах юм бол тэр сэтгэл хөдлөлтөд дэндүү их автчиж. Учир нь сэтгэл хөдлөл хүний хариу үйлдэлийг бүдгэрүүлж удаашруулдаг юм. Тэгээд би баг зэрэг дохоход тэр миний гарт ороод ирнэ. Тэр үед нь би өөрийнхөө дутуу гаргах цохилтыг хийх болно. Учир нь тэр миний хариу реакцийг уншиж чадахгүй. Өдөн жингийн онцлог тулаан. Diamond Dustin Poirier-ийн эсрэг Notorious Conor McGregor. McGregor 146 паунд. Dustin Poirier 145.5 паунд.
Энэ бол Конорын Вегаст хийж буй анхны тулаа маш их хүлээлттэй. Гол асуулт гэвэл тэр ярьснаа баталж чадах уу? Бэлэн үү? Эхэллээ. Би нэгдүгээр раундад нокаут хийнэ гэж хэлсэн. Би хийсэн. Намайг одооноос Mystic Mac гэж дууд. Би ийм зүйлсийг урьдчилан хэлдэг. Би хүмүүст хэлдэг тэд итгэдэггүй. Дараа нь би хийдэг юм. Conor McGregor баяр хүргэе. Та үүнийг яаж хийдгийг ойлгохгүй. Та дарамтанд огт нөлөөлдөг юм шиг харагддаг. Бүхэл бүтэн улс таны мөрөн дээр байгаач та дахин давж гарч байна. Энэ л надад ирч өчөөгдөг. Би юу хийх гэж байгаагаа хэлж дэлхийд даяар зарлаа дараа нь гараад хийчихдэг. Үүнээс илүү сайхан мэдрэмж гэж үгүй. Маш амархан хийх гэж байгаагаа хэл дараа нь очиод хий. Би дэлхийн шилтүүдийн нэг болно. Эргэлзэх зүйлгүй. Би оргилд нь хүн гэдэгтээ 100% итгэлтэй байна. Надад ур чадвар байна, надад тууштай байдал байна. Бас би үнэхээр их хүсэж байна. Тиймээс надад саад болж буй Ирландын бүх хүнийг замаасаа зайлуул. Үгээр тайлбарлахад ч бэрх гэхдээ болно. Эхэндээ тэр маш сайн үеийг дууссан. Сайн өрсөлдөж шаргуу бэлтгэл хийж байсан. Гэхдээ 18, 19, 20 насны асуудалтай залуу насны жилүүдэд орж ирээд магадгүй баг зэрэг замаас хазаасан. Дублин бол тийм том хот биш. Удалгүй Конор амжилттай мэргэжлийн тамирчин болохыг хүссэн. Хэн бүхэнд зайлсхийх ёстой хүмүүсийн дунд эргэлдэж байгааг би анзаарсан. Конор өдөр бүр олон цагаар 7 хоногор бэлтгэл хийдэг байсан. Тэгээд гинэт алга болчихдог. Би бэлтгэлдээ орж гараад л байсан. Ороод л тулалдан дараа нь 2 сар алга болон дараа нь буцаж ирнэ тийм л харилцаа байсан. Тэр үнэхээр гайхалтай. Гэхдээ төвлөрөл дутуу гэж би боддог байсан. Түүний газарт тулалдах ур чадварт том сул талууд байсан. Тэднийг нь нөхөхөд цаг хэрэгтэй. Би жижигцүг огт хүндэлдэггүй байсан. Грэплингч таадгүй. Би боксер байсан. Магадгүй тэр бардан боксерыг дарагдаж энэ ур чадварын ач холбогдыг ойлгох хэрэгтэй гэж бодсон байх. Бас Конорын толгой бэлтгэлээс идэв үдшилэг төвлөрч байлаа. Миний хөлийг төгжээд өччихсэн. Түүний хөл гацныг ойлгоход оройтсан байсан тул тэр бууж өгсөн. Энэ бол түүнд маш хүнд ялагдал байсан. Тэгээд би энэ тоглоом дэмийгээд холдсон. 7 хоног өнгөрсөн ч Конор ирсэнгүй. 7 хоног сар болсон. Бараг 1 жил бид түүнийг заалан таараагүй. Нэг өрөө гэртээ сууж байхад би аимшигтай сэтгэл готролд орсон байсан. Амралтын өдрүүдээр үдшилэг арилгалталт. Хэсэг хугацааны дараа Том гэрээ авсан. Том гэрээ авчихсан байсан. Конорын бэлтгэлийн хамтрагч Том Эгэн UFC-д тулалдсан анхны Ирланд тамирчин болсон бол Конор сэтгэл готрол руу улам живж байв. Би Денисийг дутуу үнэлэхгүй. Би түүнийг нэгт харж хаашаа явж байгааг мэднэ. Дараа нь жинхэнэ бизнес эхэлнэ. Жосед юу хийхээ хэлнэ. Тэр Ирланд руу энгийн Английн онгоцоор нисээд манай нутагт дэвсгэр дээр бүсээ өгнө. Conor McGregor амаа нэхэд түүний яриа танд нөлөөлдөггүй. Тэр юу ч ярьсан надад паддаггүй. Тэр хүснээ ярьж болно. Тэнгүүд ам ихтэй байдаг. Харин би бол хаан. Tô cagando e andando porque ele fala. Ele pode falar o que for. Como eu já falei, o bobo fala o que quer. O rei sou eu. 145 фунт аваргын жин Жосед намайг ирж байгааг хэл. Маргаш болохыг тэсээ ята хүлээж байна. Баярлалаа. 2 жилийн дотор энэ залуу үл мэдэгдэх нэгнээс дэлхийн суперод болсон. Түүний торноос үсэрдэг тэр солиотой үйлдэл ёстой л нэг түүнд боломжийг нээж өгсөн дөө. Торны гадна өсөрч Аалдогийн өмнө очсон тэр үйлдэл толлтааныг зайлшгүй болгосон. Өнөөдөр аваргын дэлхийн хэвлэлийн аялалд ихтэж байна. 12 7 хоногт 5 улсаар 10 хувиар хот. Аварга Жозе Алдо. Аварга Жозе Алдо түүний өрсөлдөгч Ирландын Conor McGregor. Аваргын бүсээ хамгаалж буй дахин ялагдашгүй агуу Жозе Алдо.
Чамд юу ч байхгүй. Энэ хот минийх, Родио Жанейроч минийх. Эрөө өөр цаг үед байсан бол би морьтойгоор түүнийг фавело руу дайрч ажиллах чадваргүй бүхнийг нь хөнөөх байсан. Сул дорой бүгдийг би зүйл дуусгах байсан. And kill anyone that was not fit to work. Үхэ ваморэр чи үхнэ. Нүдрүү минь хар жаахан барисэл заалга чи үхэн. Чамд одоо хэлэх үг вэ нөө? Альваа нэг эр хүн шиг миний нүүр рүү харж байгаа ямар нэгэн үг хэлээтгэж чамд хэлэх үг юу ч байхгүй байх шүү дээ. Таны мөрөөдөл юу вэ? Чамд таалагдж байна уу ийм байгаа байдал маань? Альваа баяртай гэж хэлээрэй. Айц уу хизээч үгүй би хинээс ч айж байгаагүй. Миний аав намайг эр хүн болгож өсгсөн. Би чиний аав чи намайг Жозе ахмад гэж дууд. Али өөр дээр минь суугадах хүүхэд минь. Би энэ бардам ам ихтэй новшиг алж толгойг таслана. Тэр дэндүү их чалчиж амаа мэдхгүй ярьж. Түүнд аимшиг гэж юу болохыг харуулад үгүй л дөө. Тэр харамсах болноо гайгүй. Чи яах вэ? Конор Алда хүрэх дуугыг мэдэж байсан. Түүний дасгалжуулагч Дана Вайт руу тэр Жозед гал хүрч болохгүй гэж залгасан. Альваа яасан? Бид нэг суудлаас хойсон дээр авах. Залуусаа юу болоод байна? Конор энэ суугаад аливчиг тийшээ сууж болох уу? Би энэ новшиг нүүрлүүн цохино. Тэр миний хүзэг барьсан. Энэ нь түүнийг соёлд маш том хүндэтгэлийн асуудал. Жозе тэсвэрийнхээ хязгаарт хүрсэн байлаа. Жозе Алдо Жуниор. Алуу наашаа нэг жоохон ойртоо битгий хүр илүү ойрхон би түүний айцыг өндөрлөж байна. Түүний өмхий айцыг эндээс л бараг өмөртөж байна. Чи бүсээ мартчихаж би чиний гэрийг авна. Би энд хамгийн том нь. Энэ бол цаг хугацааны асуудал. Ноёд хатагтаанаараа Ирландын Дублин хотоос ирсэн агуу Конор Макгрегор. Жозе Алдо Жуниор. Алдо, чи амьдралдаа 5,000 ирландчуудын эсрэг тололдож үзсэн үү? Алдо, хүмүүс чи өгзөө өшгөлүүлэх нь л дээ. Алдо, Конор чамайг болгож тавьсны дараа чи яг л охин шиг ойлгох уу? Хоосэд тавих нэг асуулт байна. Чиний орчуулагч чинь чамайг лузер гэдэг чинь бас мэдхүү. Жозе чамайг хараад идэг. Энийг ч асуулт гэхгүй байх л та. Жозе, чи өстөл царай алдсан харагдаж байна. Конор, харин чи өстө дог кул харагдаж байна шүү. Алдо, чи бэлэн байхгүй бол над бүсээ өнгөлөд Конорт өгөхдөө бэлдээд байж байсан дээр юм шүү. Макгрегор, наадхныхаа толгойг тасдахад чамаас хэр их хугацаа шаардах вэ? Зүгээр л ганц л хором надаас шаардах болно. Би авраг, чи бол хинч биш. Би авраг, чи бол хинч биш. Би бол хаан, энд чи ирчгээд байна. Чи яг одоо Дублины хааныг харж байна. Би бол жинхэнэ авраг, аливаа наашаа хаар, чи жинхэнэ хааныг харж байна. Дублины хааныг харж байна. Тэр новшид намайг ирж байгааг хэл. Гинэс сэрээсэн бол уучлаарай. Яасан? Тэр хавиргаа агуулсан. Оо, бурхан минь.
Одоо юу болох вэ? Эцэст нь Макгрегорын гэрээс утас ирсэн. Гэхдээ шугамны цаана Конор байгаагүй. Би ээжтэй маш их хайртай, үнэхээр хайртай. Тэр Жонтой холбогдсон. Та ирээд Конорыг нэг хараад өгч болох уу гэж тэр хэлсэн байна. Тэр жаахан замаа алдчихсан. Би түүнд жаахан санаа зовж байна. Гадуур дэмий явж байсан. Ойлгож байна уу? Би юу ч хийж байгаагүй. Асуудал тарьж байсан уу? Тийм ээ. Найзуудтайгаа дэмий юм хийж сэлгүүцэж явж байсан. Тэр надад илүү дэлгэрэнгүй хэлсэн. Конор сэтгэл готролтой мэт харагдаж өрөөнөөсөө гарахаас татгалзаж байна гэж. Чамаас өөр хинч түүнд тусалж чадахгүй байх гэж тэр хэлжээ. Тэр намайг зааланд байх үед аз жаргалтай байдгийг анзаарсан. Тэгээд гинэт би өрөөндөө байхад хаалга товшиг чимээ гарч тэр нь Жон байсан юм. Хаалгыг нээхэд тэр яг л сүнс харсан юм шиг харагдсан. Миний мэддэг эрүүл залуу тамирчинтай огт адилгүй байлаа. Бид маш илэн далангүй ярилцсан. Би түүнд асар их чадвар боломжоо дэмий үрж байна гэж шууд хэлсэн. Би түүнээс би цагаа дэмий үрж байна уу? Би авчаад дахиж ирэхгүй юу? Эсвэл чи шинээр эхлэхийг хүсэж байна уу гэж би асуусан. Би чадна гэж хэлсэн. Том гэрээ авсан. Би чамайг буцаад ирээсэй гэж хүсэж байна. Хамтдаа хөөе гэж хэлсэн. Чадна алив хийцгээе. Чи юу хийстэй вэ гэвэл энд ирж бусдаас илүү цаг зарцуулах хэрэгтэй. Амьдралын чинь секунд бүр энд байх ёстой. Тэгээд бид хоёр хоёлоо уйлсан. Гэхдээ тэр мөчөд бид бие биедээ амлалт өгсөн. Дараагийн даваа гарагт Конорт зааландаа буцаж ирсэн юм. Тэгэхээр гавьяа ээжд нь очих хэрэгтэй юм байна. Мэдээж ээж минь. Ээж маань Жонтой холбогдож Жон над дээр ирж хүмүүс надад цаг зарцуулж надад итгэж байгааг хараад би тэднийг бахархуулах болно гэж бодсон. Энэ нь Конорын карьерийн том эргэлтийн цэг болсон. Тэр буцаж ирээд асар их уур шийдэмгүй байд. Өдөрт 2 удаа өдөр бүр бэлтгэл хийсэн. Тулааны бэлтгэл маань гайхалтай болсон. Жилийн ихэнтэй харьцуулбал би асар их агсан. Энэ нь шаргуу хөдөлмөр тууштай байдал үр дүнгөө өгдөг гэдгийг харуулж байна. Энэ жил гайхалтай өнгөрсөн. Би Ирландын шилдэг өрсөлдөгчийн нэг болсон. Би бол ирээдүй. Конор Билэн дэлхийн номер 1 Чад Мензис ч гэсэн Билэн. Тиймээс түр аваргын бүсний төлөө тулалдан. Жозе Алдо Билэн болмогц бүсийг нэгтгэх тулаан болох болно. Наадтай хэн зогсож байгаагаас хамаагүй үр дүн адилхан байх болно. Хинч байсан хамаагүй аимшигтай яалагдана. Чад Мендес маш аюултай, маш сайн барилдаантай. Хүмүүсийн асуух гол асуулт Макгрегорын газрын тулаан ямар вэ? Конорын 2 дахь ялагдал мөн бууж өгөлтөөр болсон. Чад бол Конорт маш таагүй өрсөлдөгч. Тэр нэг талын тулаанч, босоо тулаан зөвхөн өөр юу ч байхгүй, барилдаан байхгүй, жижигцүү байхгүй. Би бүх хайпыг арилгаад түүнийг устгах болно. Гэвч энэ тулаан бол Макгрегорын Европ дахь сүүлчийн ялагдал болсон. Тэр тулаан дуусмагц би дахиж ийм зүйл болохгүй гэж бодсон. Өмнөх ялагдлын дараа алга болсонтой адил дахин алга болно гэж бодсон. Гэтэл 36 цагийн дараа тэр зааландаа буцаж ирсэн байлаа. Дуу гарсан уу? Тийм ээ. Миний хөлөнд үү? Тийм. Чи үнэн үү? Тийм ээ. Үгүй ээ. Өвдөгчин гэмтсэн үү? Конор өмнө нь Макс Холлоуэйтэй тулалдахдаа гэмтээсээ өвдөө дахин гэмтээсэн. ACL-ийн 80% урагдсан гэж хэлсэн. Би алхаж чадахгүй байсан. I could not walk. There was a period in the camp where I couldn't even stand up straight. Өвдөгний чагтаа холбоосгүй бэлтгэл хийж ирсэн. Ер нь өвдөгний чагтаа холбоос байхгүй бол алхах боломжгүй. Би өөрийгөө өдөр бүр зоригжуулж, жинхэнэ агуу хүмүүс саадыг давдаг. Агуу хүмүүс саадыг огт асуудалгүй туулдаг гэж хэлж байлаа. Би одоо 22 настай туршлагагүй залуу биш. Туршлагатай мэргэжлийн болсон. Эрүү хугарч байсан ч ялагдаж байсан ч хэд удаа унаж байсан. Би одоо өмнөхөөс ч илүү сайжирсан. Би мод хаагалж, матартаа ноцолдож, халимтай зодтолдож, аянгыг гавлаж, тэнгэрийн дууг шоронд хийсэн. Өнгөрсөн 7 хоногт чулууг алж тоосхийг эмнэлэгт хүргэсэн билээ. Би тийм амар харгас. Имийг хүртэл өвчлүүлж байна шүү дээ. Маш хурдан. Би маш хурдан болсон. Өчигдөр унтраалгыг дараад өөрөө харанхуй болохоос өмнө орон дээр хэвтчихсэн байлаа. Маш хурдан, маш хурдан.
Энэ бол хүмүүсийн харахыг хүссэн зүйл. Түүний өмнө тулгарч байгаагүй сорил билээ. Та нар бүгд түүнийг сонгож байгаа гэдгийг би мэдэж байна. Гэхдээ тэр асуудалд орсон. Би та нарт ямар агуу болохоо би харуулах болно. 10 секунд. Тэр гэмтлээ дуусгаж чадах болов. Энэ бүхэн дууслаа. Conor McGregor UFC-гийн түр featherweight авраг боллоо. Conor Cage Warriors-т ахиж байх үед аав нь хорт авдартай гэж онцлогдсон юм. Тэр төмсгний хорт авдартай болсон. Магадгүй тэр надаас болж санаа зовсон учраас ийм болсон байх гэж би бодож байсан. Ээж аав нь санаа зовж байсан ирээдүйн тодорхойгүй. Аавын хувьд би зүгээр л карьергүй торонд зодтолдод явах хүүхдээсэн. But as far as my father was concerned, I was just fighting in a cage and with no career path or nothing ahead of me. Irish Death Bureau. Come to join the queue. Smell the Death Bureau. Join the Амжилттай байсан ч гэсэн Conor нийгмийн халамж дээр амьдарч байв. Тэд таныг нийгмийн халамжаар амьдарч байна гэж хэлсэн. Энэ хэр муу зүйл вэ? Ажилгүй мөрөөдлөө хөөж байсан. Аль ч замд хүнд үе байдаг. Дургуй ажлыг хийж байхдаа ч хэцүү. Мөрөөдлөө хөөж явахдаа ч мөнгөгүй байхдаа ч хэцүү. Гол нь дуртай зүйлээ олж хийх юм. Conor-ийн амжилтын хамгийн том нөлөө нь юу байсан бэ? Мэдээж ямар ч эргэлзээгүйгээр манай гэр бүлийг орон сууцны зээлээс чөлөөлсөн. Би бүх төлбөрийг өөр дээр авсан. Манай гэр бүл залуугаараа тэтгэврт гарсан юм. Надад өгсөн бүх хүмүүст баярлаж буцааж өгөх мэдрэмжийг би үргэлж төсөөлдөг байсан. Тэр зүүн Conor UFC-гийн дэлхийн аварга болж өөрийн олон зөгнөлийн бас нэг зүйлийг биелүүлсэн. Ингивч бүсний бодит үнцэн нь үнэхээр маргаантай байв. Одоо түүний хувьд Jose Aldo-д хийх тулаан UFC-гийн түүхэн дэх хамгийн том тулаан болно. Би өдөр бүр төгсгөлийг олж хардаг. Анхны Cage Warriors аваргын дараа ээж нь тэр өдөр чам руу би залгсан гэж хэлсэн. Кино шиг мөч байсан шүү. Энэ бол төгсгөл биш, эхлэл юм. Яг вэ гэвэл тэр одоо л нэг зорилготой өөр энэ бүх зүйл эхэлж байгаа юм шиг надад санагдсан. $145 фунт Conor McGregor. Түүний өрсөлдөгч гарч ирэхэд би дотроо нас илүү туршлагатай хүн байна гэж бодсон. Тэр залуу 27, 28 юу ахын мэддэхгүй. Яг л нэг шкаф шиг том биетэй залуу байсан. Харин дараа нь Conor гарч ирэх үед би хүүгээ хараагүй. Би тэндээс эр хүнийг олж харсан. Миний хүү том залуу болж байлаа. Тэгэд яг тэрхүү мөчид тэр ясны дараа би ойлгосон юм. Миний хүүгийн үргэлж зөв байсан юм байна. Харин түүний эцэг болох миний буруу байсан юм байна. Энэ л зүйлийг би хүлээн зөвшөөрсөн юм. Үргэлж аавуудын заавал зөв байх албагүй. Хамгийн чухал нь чи өөрийгөө яаж харж байна вэ гэдэг нь л чухал. Миний нэр Conor McGregor, би мэргэжлийн MMA тулаанч. Бусад хүмүүс юу хэлсэн ч би хамаагүй. Чи өөртөө итгэж байвал тийм болно гэсэн. Миний мөрөөдөл бол UFC-гийн дэлхийн аварга болох. Conor McGregor-ийн Jose Aldo-д толдож дэлхийн аварга болсон түүх бол UFC-г дэлхийд таниулсан түүхэн мөч гэдэгтээ хэн ч маргахгүй билээ. Бид харин түүний дараагийн ялалт, ялагдлууд,
Амьдралын замнал карьерийн уналтыг бид шүүх эрхтэй гэж үү? Од мөксөн ч дахин үнс нурамнаас босож эргэж ирэх болов уу? Үлдснийг нь бид бүгдээрээ мэдэж байгаа. Хувь тавилан түүнд дахиад үе таалгаа нээж юу бэлдсэнийг бид юу ч мэдэхгүй лээ. Харин энэ цаг мөч ирнэ гэдэгт итгэж л суй да.